За сайн байцгаана уу. Манай энэ удаагийн дугаарт социологч Цэвэн Доржийн эрдэм төрөгт оролцоод байна. Би яагаад таныг чухалчилж өрсөн бэ гэхлээр зэрэг өнөөдөр нийгэм судлалын мэрэгжилтэн гэдэг чинь энэ оюуны жолоодлого дээр сууж байгаа одоогийн улс төрийн нөхцөл байдлын энэ юугаар бол тийм гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд өнөөдөр Монгол улс бол яхаа аргагүй дэлхийн оюун санааны жолоодлого дээр суух ёстой гэдгийг бол таны эрдэм шинжилгээний судалгааны ажил ном бүтээлүүдээс би таны ярианаас эдгээр маш тодорхой ойлгож ирсэн. Хамгийн сүүлчийн тодорхой жишээ бол өнгөрөх оны 9 сард ирсэн Оромын папын айлчлал. Үнэхээр монголчуудаас суралцах, дэлхийд суралцах боллоо гэдэг зүйлийг Монголоос хангалттай хэлээ нутагтаа очиод шинэ тухай бас яриа ярьцлах мэдээлэл хийлээ. Тэгэхээр зэрэг Монгол бол дэлхийн оюун санааны жолоон дээр гарах болчихжээ. Тэгсэн чинь Монгол дотор оюун санааны жолоодлого нь хэмбэ гэдэг талаар ойлголт хүмүүст байхгүй. Яагаад манай Монголоос хайж ийн вэ гэхээр бол хүмүүс ч бас одоо тэнийг биш шүү дээ юм бол тийм ээ. Бүгдөө л олж хайж эрүүл хайгаад хийж байгаа. Бүгдөө л сайн сайхны аз жаргалын төлөө явж байгаа. Тэгээд одоо тэр инх хамблан тодорхой хэмжээний тийм аль болох тийм шударгаас гадна бол тийм хоорондоо өрсөлдөө тэмцэл тийм цус мөрөлдөөн байхгүй бол тийм нийгмийн хүн болсны хувьд бол өгөхийг хүсэхгүй шүү дээ тийм ээ. Тэр утгаараа юу гэж хэлэх чинь гэхээр ерөөсөө энэ зүгээр бүр философийн суураар нь бол бид нар манай Монголд юм байдаг юм байна гэж хэлэх гээд байна л да. Одоо жишээл баруунд бол тэр хэддүгээр зуунаас 18 дугаар зуунаас л яг тодорхой. Тий 18 дугаар зуунаас бол 17-оос эхлээд 18 дугаар зуунаас бол тэр сонгодог герман сонгодог философи гэж гарч ирсэн. Тэн дээр хамгийн гол тэр герман сонгодог философийн суурь нь юу вэ гэж асуухаар тийм ээ ерөөсөө эн чинь тэр философи дээр л энэ одоо энэ байгаа бидний ертөнц чинь бүтээгдчихсэн байхгүй юу. Тэрнийхэн суурь нь бол ерөөсөө л тэр диалектик гэдэг утгыг гаргаж ирсэн. Яг тэр өмнө бол байсан гэхдээ яг бүр тодорхой гаргаж ирсэн зүйл нь тэгээд ерөөсөө энэ бол нэгсэндээ хар цагаан гэдгийн одоо тэмцэл тийм ээ. Тэрний нэгдэл гэсэн санаа шүү дээ тийм ээ хар цагааны. Энэ бол яг хуу тэр манай өмнөд хөршийн хятадууд бол даосизм гэж байсан мэтэр бас ярих гэж байгаа юм л да. Гэхдээ бол тэр нь бол бас учир дутглаа. Тэр нэг хятадууд бол тэрийг бол нөгөө Европын тэр юмнаас нь бол бас нэг жоохон үлгэр жишээ аваад зүгээр тэрийгээр бараг энэ бол бидний диалектик мэтэр бас зүтгүүлээд идэг. Гэхдээ энэ бол миний хувьд бол биш гэж хэлэх гээд байна. Тийм ээ. Биш. Яагадгүй манай харин манай Монгол философийн суурь нь бол тэр гурвын үзэл болоо явчихдаг байхгүй юу? Гурвын онол ертөнцийн 3 гээл энэ бол 3 гэж манайх ярих дуртай. Тэгэхээр тэр үүслийн 3 гэдэг нь бол гал ус хийгийн тэр онол тэгээд төвшөө бас нэг дээр дэнс гэж нэг юм нэмэгдээ тэр 3-ын дэнс байхгүй да. Тэгэхээр чинь 3D биш бүр 4D болоо явчихдаг байхгүй юу? Тий. Эднийг бол хоёр юу яриад нэгсэн диалектик яриад тийм ээ 3D-г үүсгэж идэг гэсэн санаа байна. Тэгэхээр чинь нөгөөт нэг тэр орон зайных нь нөгөөд хэмжүүрээс нь хэмжээсээр нь ярих юм бол манай Монголын философи онолч нь бол нөгөөд нэг 4D бүр 5D-гийн тухай ярих ч болцоо үүсч чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар бол яг одоо тэр зүгээр нэг жоохон өнгөцгөн судлахад л манай монголчуудын тэр философи нь ерөнхийдөө тэр 5 дугаар хэмжээсийн тухай одоо чинь үлгэр домог манай монголчуудын тэр яруу найраг ялангуяа тийм ээ тэр дуу хөгжим дуу хуурайхан тэр үг санаа нь бол тэр одоо тэр хүмүүсийн монголчуудын бидний тэр мөрөөддөг тэр одоо тэр мөрөөдлийн орны тухай ярихт бол дандаа 5 дугаар хэмжээсийн тухай дандаа өгүүлсэн байдаг. Тий 5 дугаар тэгэхээр тэр 5 дугаар хэмжээсийн тухай энэ гариг дэлгэц яриад эхэлсэн байхгүй юу? Одоо тэр л одоо тэр бомбын ингээд яриад байгаа байхгүй да. Тийш л бид нар шилж. Тэгэхээр энэ шилжилт нь орк гэхээр нөгөө монголчууд чинь бэлэн хизээнэ байсан бөгөөд миний хувьд бол миний дүгнэлтээр бол бид нар оюун санаараа тэнд дандаа оршсоор байсаар ирсэн байна гэж хэлэх гээд байна. Тийм одоо тэгээд уул нь оршсоор байсаар ирсэн юм чинь хүн болгонд уул нь бэлэн байх гэдэг юм. Тэгэхээр хүмүүсийн тийм монголчуудын зүрх сэтгэлд нэр бэлэн байж идэг юм. Тэрийн зүрх сэтгэлд яг тэр бэлэн юм нөхцөл байдیں۔ Тэр нөхцөлийг л одоо үүсгэх гэж байна шүү дээ. Тэр үүсгэх чинь тэр бол зөвхөн үндсэн хуулиар л үүсгэх нь. Ягаад гэвэл альва нэг төр улс чинь бол тодорхой хэмжээний хуулийн хүрээнд л амьдардаг шүү дээ. Тэр ерөнхий хуулийнх нь хүрээгээр хин одоо хаан тогтоох тэр үндсэн хууль болчихдог байхгүй дээ. Бидний манай үндсэн хууль болвол тэр нөгөөд нэг эсрэг тесргийн тэмцлийн буруу 2G-ийн тийм ээ
3 дийг үүсгдэг л ертөнц тийм ээ. Тэгсэн мэт бүр одоо ингээд хоцорсон дэлхийд даяар бүр хоцорсноор тооцогдож байгаа тэр иргэний нийгмийн онол дээр суурилсан либерал алдсан үзэл бол тийм ээ биднийг тушаалаад байгаа байхгүй. Нөгөөд нь Тэгээ одоо бид нар тэр юм дээр ийм хууль эрхцэн юун дээр одоо хүмүүсийн бидний амьдрал байж байгаа тий яг ийм дээр байж байгаа. А энэ дээрээс одоо та тэр 5D тэр гайхалтай юм руугаа дахиад үндсэн хуулиар орно гэж штэ тий. Тий. Тэгэхээр зэрэг энэ рүү шилжих тэр шилжилтийг л хоёулаа хиймээр байна. Яах вэ? Гэхдээ тэр бол ядаад хам байхгүй штэ. Яг үндэ хэлэхэд бол. Тэр бол яагаад ядаад байхгүй гэхээр ерөөсөө тодорхой хэмжээний үндсэн хуулийг нь өөрчлөхийн тулд нөгөөд нэг үндсэн хуулиараа ч гэсэн 4-3 тийм ээ гишүүд нь тэр 5D-ийн ертөнцийн төлөөл байх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр гаргасан төслийн гараа өрөөгөл тэгээд батлуулах л өөрөө асуудал баг. Уул шугамда. Тэгэхээр та энэ дээр яаж хүрнэ гэж бодож байна? Тэр бол хүрэхэд хэцүү л дээ. Мэдээж хэрэг. Яагаад? Тэгэхээр тэр чинь цэвэр оюун санааны ховсол хийж ижил хүрнэ. Нэгсэндээ одоо манай хувьд бол ийм байгаа. Одоо энэ сүүлийн 30 гаруй жилд бол юуны дарал байсан гэхээр тэр либерал алчсан үзлийн иргэний нийгмийн тэгээ хүний эрх гэсэн ярьсан хүмүүсийн одоо тэр онлын дарамт бүгд орсон тэгээд тархиа угаалцсан нөхцөл байхгүй юу. Өмнө нь бол бид нар тархин хашигдчихсан жижигхэн хайрцаг. Өмнө нь бол яг социализм, коммунизм гэсэн хайрцаг дотор байсан. Тэгээд тэрийг бол юунд оруулахын тулд гэхдээ тэрийг л хурдан хийсэн шүү дээ. Тэр бол дандаа гаднаас хийгдсэн. Тийм ээ. Нэгдүгээрт бол би дахиад дуусгаад гэж санаагаа. Нэгсэндээ 24 оны үндсэн хуулийг хийхэд бол комитер нь тийм ээ оролцсон. Шууд оролцсон. Манайх бол тэр коммунист үзэл гэдэг чинь мэддэг хүн бол тэнд бол манай Монгол байсан үгүй байхгүй байсан байх. Өөрөөр тогтоос огт байхгүй. Ойлгогдсон шүү дээ. Тийм сүнс чинь бүгд будаад хийсэн. За одоо энэ 92 оны ардсан хувьцлыг мөн л адилхан тэгж хийсэн. Гаднаас шууд тэр үндсэн хуулийнхан тэр бэлэн тэр загварчин аваад тулгцсан. За наатахад баталцгаа гэл. Тэгэд баталцсан. За тэрнтэй адилхан яг л одоо жишээлбэл хэрвээ бид нар бол бас нэг одоо Монгол оюун санааны хувьсгал гэж хэлээ л да тийм ээ. Монгол оюун санааны хувьсгал хийх юм бол гаднаас л бас дахин хийгдэх ёстой. Юу гэсэн үг? Гэхдээ яг та нэгс нь бол бид нар бол яг нэг хувьсгалын тохироо гэдэг байдаг шүү дээ тийм ээ. Бид нар гаднаас гэдэг чинь хаанаас гэж ялах? Гаднаас гэж чинь гаднаас л гадны хүчин зүйлээс. Гадаад хүчин зүйлээс. Хятад мэтлээд гэсэн үг үү? Ядад юм уу, Орос юм уу, эсвэл Америк юм уу? Манай тусгал хийж гэнэ гэсэн. За, хоёул илүү гоё талаас нь асуулыг. Ягаад бол манай монголчууд бол дотроос энийг бол хувьслыг хийж дийлэхгүй. Ягаад? За ягаад дийлэхгүй гэхээр нэгдүгээрт бол одоо энэ манай үндсэн хуулиудаа баригдана нэгдүгээр ашигтана. Хоёрдугаар энэ намын тогтолцоо гэдэг чинь бол манай Монголын энэ ялангуяа 2 3 намын тогтолцоо манай Монголын унган тогтолцоо биш шүү дээ. Улс төрийн тогтолцоо. Энэ бол хаанаас гарсан? Гаднаас орж ирсэн. Тэгэхээр тэр энийг оруулж ирсэн гадаад орчин нь өөрөө нурах ёстой гэсэн санаа байхгүй юу? Тий. За яг одоо ингээд за гадаад нөхцөл байдлаас нөхцөлдөж болно. Монгол тарин яаж яах вэ гэдэг талаас нь. За ямар ч байсан гадаад нөхцөл байдлаас нөхцөлдөөд Монголын энэ таны түрүүний хэлдгээр 5D гэдэг буюу нөгөө нэг Чингисийн байгуулсан тэр амгалан төрийг хүсээд монголчуудаас хүсээд тэр хүсэл шаардлагаар ерөнхийдөө тэр 5D өнцгөөс тайлбарлаж болохоор Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг буусан 7 сарын 11-нд 6 сарын 14-нд Монгол эрчүүд энэ тусгаар тогтнолынхаа эднэр Тэнгэрийн зарлиг буулаа. Монголчууд энэ зарлигт орол нэгддэг. Хэн нэгэн бацаан гарч ирээд нэгдэжээ гэсэн зоргоор нэгддэггүй. Нэг бацаан гарч ирэл одоо бүгдээрээ манайхаа те ингээ гээд тэгээд дуудаад нэгдчихсэн биш. Тэр чин Тэнгэрийн зарилгаар нэгтгэдэг юм. Зарлиг нэгэнд буусан бол зарлиг сүр хүчийг, эрх мэдлийг бүх юмыг өгнө. Хизээ нэгэн цагт Тэнгэрийн зарлиг эднэрийг байх ёстой газар байлгана. Аваач. Нэгэнт зарлиг буусан юм чинь. Энэ болж байна. Тий. За тий энэ бол таны хэлсэн нөгөө 5D буюу бид нар тэр нэг илүү хэмжээсэнд оршоод байна шүү дээ. За тэгээ энэний дагуу Монгол улсын ерөнхийлөгчийн түүхэн зарлиг энэ Чингисийн зарлигийг Чингис хааныхын бэлэг сургаалыг дагаж төртийн ёсоор дагаж мөрдий гэсэн зарлиг буусан. Далай хааны суалтар агуу их түүхэн бол хэргийг авторчуулан мөнгөжүүлж төртийн ёсны үнэт төвийг бэхжүүлгүүднээс түүхэн зарлигийг өрөөнд дэргүү уулгаж байна. За тэгээд 2022-ны 12 сарын 4-нд нөгөө нэг жагсаал болсон. Та бид нар тэр үеэр орол хийж явахдаа энэ бол түүхэн юм аа. Энэ бол үнэхээр оюун санааны хувьсгалаа гэдэг талаас нь ярьсан. Тэгээд BBC-гээр яаж байлээ? Энэ бол ерөөсөө их сонирхолтой юм боллоо. Яагаад гэвэл яагаад сонирхолтой юм болсон гэхээр энэ төрийн ордныг ингэж
одоо авж байгаа тийм ээ бүр ингээд цөмөрж ороод бүр юм нэвдэж орсон боловч Монголын цагдаа бол ерөөсө хөдлөөгүй инээгээд зогсож ирсэн. Монголын цагдаа бол ард түмний одоо талд байсан. Мөн түүнээс гадна бол тэр жагсаал цуглаан тарахад Монгол залуучууд өөрсдөө одоо бүх тэр талбайгаа өөрөө цэвэрлээд тийм цэвэрхэн болоод явлаа. Энэ бол ерөнхийдөө бол арчлалын одоо шилдэг тийм юу болоо үзэгдэл боллоо. Монголоос бид нар суралцах ёстой юм байна гэсэн арчлал гэсэн тийм дүгнэлт хийжээд шүү гадаад байхна тийм. За миний хувьд бол юу гэж бодсон гэхээр энэ бол ерөөсө хувьсгал эхэллээ гэж ойлгосон. За яагаад хувьсгал эхэллээ гэж энэ Монгол эхэлж байгаа хувьсгал биш шүү. Зөвхөн Монголын хувьсгал биш болж байгаа. Энэ бол дэлхийн хувьсгал болчихж байгаа байхгүй да. Яг бол энэ ёс зүгээрээ бид нар бол манай монголчууд чинь энэ дэлхийн бүх ард түмний бүх улс гүрнүүдийн дунд ёс зүгээрээ бид нар асар өндөр байгаа юм байна гэдгийг бид нар харуулж чадсан. Үнэхээр маш өндөр ёс зүйтэй байгаа юм гэдгийг харуулж чадлаа. За түүнээс гадна яагаад энийг дэлхийн хэмжээний хувьсгал эхлүүлж байгаа нэхээр энэ чинь энэ байга тогтцооны эсрэг байхгүй да. Энэ тогтцоо чинь дэлхийд даяараа одоо тогтцсон байгаа. Үнэхээр хувьсгал байж болохоор ийм хоёр сонголт бид нарт ирсэн байгаа. Энэ бид нэг бол миний гаргаж байгаа энэ шин сэргэлтийн бодлогыг дэмжиж байгаа намайг дэмждэг парламентыг урдуулж эсвэл өөр сонголтыг хийсэн. Өөр сонголт нь ерөнхийлөгчийн 159 тоц зарлиг байсан. Тэгэхээр зэрэг энэгээр юу гэж чинь шин сэргэлтийн бодлого гэдэг нь одоо энэ ийм олон бомбтуудаар Монголын баялагийг аль болох хурдан гаргах. Яавал уулуурхайн бүтээгдэхүүнийг олон бомбоор ахиух гаргах вэ гэдгийг л шин сэргэлтийн бодлогоор тодорхойлсон гэж байна. Хэрвээ миний гаргаж тавьж байгаа шин сэргэлтийн бодлого шин сэргэлт, бонтын сэргэлт. Энэ реформыг дэмжиж байгаа бол намайг дэмждэг парламентыг бүрдүүлж гэсэн үг. За энэ шин сэргэлтийн бодлого гэдэг нь юу юм бэ гэхээр зэрэг 2021 оны 12 сарын 27-нд анх гаргаж ирээд 30-нд улсын хурлын хэлэлцүүлгээр оруулсан. Ерөөсөө Монголын баялагийг шууд дэрэмдэх юм бодлого. Одоо оюутлагыг захиалгын станц барьж одоо Монголоос хангах гэж байгаа гээд маш олон төрлийн сайн сайхан ажлуудыг хийж байгаа. Засаг төрийнхөө ажлыг бас ойлгож ухаарч мэдрэх хэрэгтэй юм гэж би ингэж боддог. Ер нь сүүлийн хэдэн жилд бол монголчууд дэлхий дээр байхгүй ухаан гаргалаа. Манай засаг төрд бол би баяртай байгаа. Дэлхийд байхгүй ухаан зарж хамбалтан Монголын төрөөр оюу толгойг цөлмүүлээд дуусч байгаадаа маш их баяртай байгаа юм байна. Харин та үүнд баярлж байна уу? Монголчуудын гараар гадныхан оюу толгойг цөлмөө дуусч байгаа нь баярлахаар зүйл мөн үү? Яагаад та нар өөрийнхөө төлөө энд ирээд чадахгүй байгаа юм бэ? Энэ улсын их орон чинь алдлаа шүү дээ. Энэ бидний баг хамгийн сүүлийн тэмцэлж явах магадaltaй байна. Энэ тэмцлийн дараа энэ тэмцэл хэрэг үр дүнд хүрэх гээд бид нар нэг бол боолол, нэг бол бүгд өгнө. Ирээч. Би одоо босгоор толгой иргээ унчих гээд байна. Дүн өвлийн тэсгэн хүйтэнд холдож осхон байж Монголынхаа төлөө ирээдүйнхээ төлөө тэмцэх залуу үеийн энерч хайрлаа. Төрийн тэргүүнийхэн түүхэн зарлиг шийдвэрийг хүндэтгэн биелүүлээд Чингисийн амгаланд төрөө мандуулах сонголтыг хийхэд одоо дутуу юм нэг л байна. Оюун мандлын шинэрэнд хүмүүн төрлөختөн нүүдэлчин өв соёлоос суралцах гээд тунчиг ойрхон айсан оюун мандлын шинэр нь монголчууд биднийг хүлээгээд дуншин байна. Шинэ омны өмнөх ширүүн тэмцэл гуучин тогтолцоог халахаас нааш намжихааргүй. Хулгай нүрэлсэн, хулгайчид үүрлсэн энэ засаг төрийг татан буулгахаас нааш тэмцлэн зогсоохгүй гэд тажигнах жаврыг эс харгалзан хөдөө хотгүй, гадаад дотоодгүй, хөгшөд хүүхэдгүй монголчууд бүгдээрээ жагсаж тэмцээр, жагсаал тэмцэл ширүүссээр өргөжсөөр байна. Ингэж дарга цэрэггүй төр түмнэрээ туйлын хулгайчийн засаг төрийг халах гээд санаа зорилго нэгдэн тэмцсээр атал яагаад халагдахгүй байгаа юм бэ? Миний харахад одоо ганцхан зүйл хүлээгдэж байна. Оюун санааны залуур болон төрийн шашнаар өргөмжлөгдсөн бурхны шашны лам хуургуудын сургааланд бол байр суурь тулсан хоёр сонголтын аль зүг чиглэх нь маш их сонир байна. Оюун эрдэнэ тавьж гаргаад буй шин сэргэлтийн бодлого хэмээгч амьтаа бүхнийг бүрлэгэн амьгүй бүхнийг цөлмөгч Монголын нутаг дэвсгэрт малын бэлчээр үгүй болтол байгалийн баялагийг хуу хаман урд хөрш рүү шавхан зөөх маш их харгас харлаган бодлогыг амгалан жаргалан түргэх
10 цагаан буйны үл хэмээн урдын адил огтоос худал номлосоор байх нь уу? Аль эсвэл энэ удаа зовлон туйлдан цөхөрсөн зон олноон инрээд хамаг амтны тусын тулд өргөсөн тангарахтаан үнэнч байж ховргийн сахилаан сахиад худалгүй үннийг өгүүлж амар амгалан түрэх эргэлзээгүй зам мөрийг үнэн зөвөөр заах нь. Тэд амар амгалан түрэх эргэлзээгүй зөв зам мөр 10 цагаан буйны үйл энэ гэж аль мөрийг нь номлох нь вэ? Хятадын илт түрэмгийлэлд хэд автсан шин сэргэлтийн бодлого аль эсвэл эзэн бог Чингис хааныхан эмхлэн байгуулсан амгалан дотор Монголын уламжлалт засаглалыг үү? Энэ хоёрын аль нэгийг сонгох тулсан сонголт одоо та бидний өмнө тулгагдж байна. Хэрвээ миний гаргаж тавьж байгаа шин сэргэлтийн бодлого энэ реформыг дэмжиж байгаа бол намайг дэмждэг парламентыг бүрдүүлж гэсэн үг. Хэрвээ дэмжихгүй байгаа бол өөр сонголт хий. Энэ тохиолдолд хаос усгүй, хугацаа алдахгүй. Монгол Улсын ерөнхийлөгч хөрс өх улсын хурлыг тарааж засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах санал гаргасан байна. Учир нь тэрээр N100 улсын баяраар Монгол айл өрх бүр Чингис хааныхан иш хөргийг дээдлэн залж дахин шүтэж байх. Мөн Монгол хүн бүр Чингис хааныхан бэлэг сургаалыг судалж танин мэдээд уламжлалт төр ёсныхон өв соёлыг дагаж мөрдөх түүхэн зарилгаан болгосон. Ингээд Монголын төр төмний өмнө тулгарсан хоёр сонголтын аль нэгийг маш яаралтай сонгох нөхцөл байдал үүслээ. Тэгээд энэ хоёрын аль нэгийг сонгох сонголт 12 сарын 6-нд биднэрт энэ нөхөр оюун эрдэнэ санал болгосон. Ард түмэн энийг сонгосон. Тийм ээ? Бид нар бол ард түмний хурлаа хийсэн. 1 сарын 11-нд бид нар хийсэн. 1 сарын 12-нд бас том хурл болсон. Энэ дээр одоо нөгөө тэнгэр сүмбэр хүрээлэнгийн үйлчлэл сайхан хэлэлт мэлгэлт явуулсан байлаа шүү дээ. Яг тэнгэрийн таалал Тэнгэрээс ирсэн их засаг хууль алтан дээд гэрээ, алтан дээд аялгау, Монгол ёс уламжил гэдэг доошлох юм бол үлгэр туул зүүр цэцэн өгөөсгээд ингээд эндэн маань монголчуудын агуу ухааны их цэлмэг гэгээ тэсгэх юм аа. Энийг боломжруулж орчин үеийн шинжилгээтэй хослуулж Монгол үндсэн язгуур философиг бий болгоё гэж Монголын өсөн сэтгэлдээ эрдэнэт мэрэгд гиган оюун хүмүүс нийлж Тэнгэрийн сүмбэр гэж хүрээлэн байгуулсан. Тэрнийхээ төлөө одоо эрдэнэт маань сэтгэл зүйн зориулаад ажиллаж байгаа. Тэр хамт олноос энэ ард түмнийхээ энэ гиган сайхан замын төлөө зүтгэж байгаа та бүхэндээ оюуныхаа энэ орон зайн дээр эрдмийнхээ их орон зайн дээр энийг үйлчлэгэд билээ. Ингээд цэцэд мэрэгдийн орон зайг удирдан чиглүүлж явахд билээ. Та бүхэндээ хуралд нь амжилт хүсье гэж хэлгээч. Та бүхэндээ азаргасаа сайхан хүсье. За тэгээд тэнгэр сүмбэр хүрээлэнгээс бас 3 сар төлөвлөөр тагвагоон лекц зохион байгуулсан. Бид нар бас энэ 159 тоо зарилгаанд дуудаж байгаад ингээд ард түмний хурлаа сонгосон. Ард түмний хурал дээр юу хэлцэгдсэн бэ гэхээр уламжлалт төрөө сонгоё. Алтан дэд үнэ аялгаугаа сонгосон. Эдгээр биш оюунаар улсаа захирч байхдаа хууль ёс биш төрт ёсыг эрхэмлэн дээдлж ёс зүйн төрийг бид нар дээдлж байхдаа дэлхийн хүн төрөлхтний түүхэнд 2 удаа мянган жилийн давтамжтайгаар хөх толгой үлдээж чадсан агуу арт төв юм байна. Одоо өнөөгийн монголчууд 3 дахь мянганда хөх толгой үлдээж нэг ч монгол хүний хамраас цус гаралгүйгээр ухамсарын төвшөнд оюунлагаар арт түмнийхөө үндэсний хувьсгалыг хийх тийм хүч, тийм оюун, тийм чадвар миний Монголын арт түмэнд байгаа гэд итгэлтэй байна. За тэгэхээр одоо бид нар оюун санааны жолоодлого гэж юу юм бэ гэдгийг би танаас мэргэжлийн төвшөнд нь уулнаас явсан. Ер нь бол шашин бол нийгмийн удирдлага бол шашин юм а гэдэг зүйлийг судлаач ярьдаг. За тэгвэл шашин үнэхээр оюун санааны жолоон дээр байгаад байгаа бол өнөөдөр яг оюун санааны залуур юм бэ? Яг энэ хоёр сонголтын дээр ламнар нь, бөөнөр нь яаж хариулах юм бэ гэдэг талаар асуух хэрэгтэй байна. За яг энэ дээр бол багс тийм асуудал тайлбар хэлмээр байна. Үнэхээр шашин бол буюу тэр оюун санааны чиглүүлэгч мөн. За коммунизм социализм үед бол тэр нь бол намын үзэл суртал буюу тэр коммунизм онол байсан. За өнөөдөр ч гэсэн бас л нөгөө хүний их атсан либерал атсан нийгэм, иргэний нийгэм гэсэн бас л нэгэн зүйлийн шашин болцсон. Ер нь альва нэг тэр үзэл суртлын чанартай зүйлүүд бүгдээр л
шашинчаад явцдаг гэх юм уу та тийм ээ. Тий. Тэгэхээр буддын шашин дээр тэр тусмаа бүр шарын шашин дээр бид нар нэгдээд явна гэдгийг бол ер нь бол би бол тэрэнд итгэхгүй байна. Нэг гэхдээ за бөөдөр ч гэсэн бас гарч ирэхэд бол бас хэцүү. Тэр бол ер нь худлаа. Бас худлаа. Яагаад гэвэл тэнд бол өөр нэгэн номлолч байхгүй. Тэд нар чинь өөртөө бол тийм хүлгэн судар байхгүйгаас учраас тэд нар бол хизээч нэгдэхгүй гэсэн санаа байхгүй да. Харин тэнгэр үзэл гэдэг утгуун дээр тийм ээ. Харин нэгдэх нь бол гарцаагүй гэж хэлэх гээд байна. Гарцаагүй. Тэрийг бол энэ бол гариг дэлхийн асуудал болоо явж байгаа юм л да бас дахиад. Тэгээ одоо энэ тэнгэр үзэл гэдэг юм дээр л нэгдэх оюун санааны жолоо гарч ирэх гэдэг шүү дээ. Тийм. Зөвхөн тэнгэр үзэл гэдэг бөгөөд Монгол онол. Аха. Зөв. Тэгэхээр энэ нэг одоо нийгэм даяард хүлээн зөвшөөрүүлж тунхаглан за энэ болоо туйлын үнэн болоо ингэвэл амар амгалан төлөв гарцаагүй болоо гэсэн тийм нэг ард түмэнд бүрэн итгэлийг өгөх тэр хүчин зүйл хэн байх вэ? За байгууллага тийм бидний одоо байгууллага одоо тэнгэр сүмбэр хүрээлэн бол ерөөсөө энэ чиглэлээр ажиллаж байгаа байхгүй юу? Нэгснүүд бол хагоогон дэгч гэсэн ерөнхийдөө тэнгэр үзлийг л ихлээр гаргаж ирэх гэсэн нөгөөд нь санаа штэ тийм ээ. Тэнгэр үзлийг гэхдээ цэвэр шинжлэх ухааны талаас нь, шинжлэх ухааны үүднээс нь тий, квантын физик талаас нь тий. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр тэнгэр үзлэг гэдэг утгуун дотор ч л энэ бүх юм байгаа. Тэгэхээр хамгийн гол тэнгэр гэж юу вэ гэдгийг ихлээр тайлбарлахаас өөрөө аргагүй болдог байхгүй тий. Тэнгэр гэхээр энэ манай энэ бид харж байгаа энэ физик мөнх тэнгэр гэж юу вэ гэдэг. За тий мөнх тэнгэр гэдэг тайлбарлаж байгаа тий. Тэгэхээр тэнгэр одоо энэ үг дээдсийн хэлснээр бол тэнгэр гэдэг үг нь өөрөө хаанаас үүссэн бэ гэдэг санаа гараад ирсэн байхгүй юу? Тий. Тэгэхээр тэнгэр гэдэг нь бол ерөөсөө тэнгэр гэсэн үгийн сунжраад тэнгэр болсон юм а гэсэн. Тэнгэр чухам тэнгэр юу вэ гэхээр тэнгэр оюун. Ерөөсөө тэнгэр оюуны тухай бид нар ярьж байгаа. Тэгэхээр ерөөсөө л оюуны их гүрэн бид нар байгуулна гэж ярьж байгаа юм бол ерөөсөө бид нар манай монголчууд чинь тэнэн бодох хэрэгтэй. Тэгээд энэ мөнх тэнгэр байх хэрэгтэй. Тэгээ мөнх тэнгэрийг даваа хугааллаа одоо бас л энэ тарих судлал талаас нь яагаад байна вэ? Би энэ мөнх тэнгэр гэдэг имийг л нэг тайлбарлах гээд байгаа юм. Энэ яванасны хэрэг гэдэг ах шиг байгаа юм. Тий. Тэгээд Эрдэнэ гоён бас супер нэгдлэн чинь бас л мөнх тэнгэрийг тайлбарлах гээд байна. Тий. Лагвагаа юу бас л мөнх тэнгэр гэж байгаа гэж талаас нь таних минийх мөн ялгаа байхгүй. Та социологч мэргэжлэр боловсрохтон шашны талаар хэр боловсрол эзэмшсэн бэ? Шашны талаар юу гэж заадаг вэ? За миний хувьд бол яг шашин бол бас шашны талаар бол мэдлэг тодорхой хэмжээний сургуулиар ч гэсэн бол өгдөг л дөө тийм ээ өгсөн. Нэгснээр бүх шашны философи шашны түүхэд чинь бол ерөнхийд нь бол гүйлгээд харцдаг шүү дээ. Бүр анх шашин яаж үүссэн, ер нь ямар шашны хэдин ямар урсгалууд байдгийг, ямар үзэл баримталтай ямар юм заадгийг гэдгийг бол ерөнхийд нь бол одоо тэр номынхаа хүрээнд бол мэдэн л дээ. Тийм ээ. Тэр хүмүүс одоо би гол асуусан асуултаас өнөөдөр Монгол бол ингээд материалын юм бүх юмд байгаад байна. Байхгүй юм оюун санааны нэг оюун санааны жолоодлого болсон юм байхгүй болчиход байна гэдэг байгаа. Тэгээ энэ жолоодлого нь хэв юм бэ, юу юм бэ гэхээр шашин дээр ирчээд байгаа. Тэгээ жолоодлого нь шашин юм бол бурхны шашин болох гэдэг байгаа. Тэгээ жолоодогч нь алга гэхээр жолоодогч нь хэв юм гэхээр зэрэг 10 дугаар богд яригадаад байгаа. Тэгээ энэ 10 дугаар богд нь яаж чсэн эн чинь тодруулчлаа гээгүй юм биш үү гэдэг. Ингээд цааш нь ярихлаар зэрэг бид нар харин энэний учрыг бид нар өөрсдөө олоод тэгээд тэр тэнгэр үзэл дээр оюун санааны жолоодлогоо авчирч болмоор ийм зүйл харагддаг байна. За яг энэ 10 дугаар богдын тухай бас нэг жоохон дуртахгүй болохгүй. Яагаад бол энэ социолог бөгөөд нийгэм улс төрийн талаас их сонирхолтой үзэгдэл байхгүй юу? Маш сонирхолтой. Сая өөрөө хэллээ шүү дээ. Яг үнэхээр бол оюун санааны жолоодлого чимбэ энэ тэрийгээд яг эцэг 10 дугаар богд дээр тулгарчлаа гэж шүү дээ, тий. Энэ бол зөв. Тий. Энэ бол зөв гэж би хэлнэ. Яагаад зөв гэхээр энэ тодорхой хэмжээний хэсэг бүлгийн зөв. За яг манай Монгол улс бол үнэхээр бол дэлхийн олон түмэнд бол аль бие осороо тийм ээ бурхан шашинд орон гэж явдаг шүү дээ. Тий. Нэгсэндээ бол буддын шашинд улс гэдэг утгаараа. Тэрнийхэн тэргүүн нь бол 10 дугаар богд ингээд тодруулсан байдаг. Ер нь бол миний одоо сонссон мэдээллээр Оромын пап зүгээр ч орж ирээгүй бас. Зүгээр нэг ингээд энэ бол үнэхээр тэр 10 дугаар богдтой уг нь уулзах гэж ирсэн. Гэхдээ 10 дугаар богд нь ямар байх ёстой вэ гэдэг санаа байхгүй да. Одоо ингээд нийгэмд бол бас нэг сонирм яваад байгаа шүү дээ. Одоо энэ 10 дугаар богдын төлөө бүхэл бүтэн тийм цаагуур маш их тийм нэг
тэг хүчний цаана асар том тэмцэл явагдаж байгаа. Энэ илрэл нь одоо манай нөгөө хэн чинь бол суудсан байгаа үстэй хулан яруу наригч. Тий энэ чинь бол бас энтэй холбоотой асуудал байхгүй энтэй шууд холбоотой асуудал. Тэгэхээр одоо жишээлбэл энэ гарамж авыг бол бас суулгацсан. Тий бас баримтжилсан шүү дээ. Тий тэгэл бол янз бүрийн юм ярьж байгаа. Тэгээд таныг би ингээд тэнгэр сүмбэр хүрээлэн маань ингээд оюун санааны залуур болоосоо яагаад гэвэл мөнх тэнгэрийн тайлбарлаа тэнгэр үзэл дээр ард түмнээ нэгтгэж хийсэ гэд ингээд байж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг та бас маш хариуцлагатай баймаараа санагдаад байгаа. Тэгээ яг энэ 10 дугаар богд дээр нэгэнтээ ард түмчин хүлээн зөвшөөрөд дэлхийн хүлээн зөвшөөрөд ингэчихсэн энэ 10 дугаар богд дээр дахиад жоох ултай сууртай байр суурин дээрээс хандаад тэгээ энэ одоо яагаад энэ 10 дугаар богдоос болоод гарамжгүй шорон тэгээд хулан шорон тэгээд юу болоод байна вэ гэдэг дээр өөрөө энэ дээр тодорхой үүрэг хүлээгээд өөрөө энэ дээр хариуцлагатайгаар алив юу болоод байна вэ гэд ингээд асуухад юу болохгүй байна. За дахиад хэлье. Энэ бол асар том зүгээр манай Монголын хэмжээний улс төр биш болчихж байгаа юм. Тэр тусмаа та одоо бид нар ингээд энэ бол зүгээр манай Монголын тийм ээ одоо жишээл 10 дугаар богдын асуудал бол манай Монголын зөвхөн манай Монголыг одоо хамаарсан тийм үдс сурталын бөгөөд юуны асуудал биш. Одоо эзэн богд хаан гэдэг эзэн богд Чингисийн бас л богдол гэдэг үстэй тийм ээ богд гэдэг. За Манч Чин улсын Дайчин улсын хааныг бас л богд гэдэг байсан. Богд хаан гэдэг шүү дээ. Тэгээд тентхийн богд нь бол одоо өнгөрөөд нэгснөө тэр нэг татвар эмэн засгийг бариад цэсий тэгээд нөгөө хэдэн 10 жил бодлын үүсээ тэгээ богд хаангүй байсан байхгүй да. Тэгээд манай Монголд бол тэр богд хаанаа тодруулаад бид нар чинь бол тусгаар тохиолдол зарласан. Нэгсэндөө богд хаанаа зарлана гэдэг чинь тэр нөгөө 1911 онд богд хаанаа зарлана гэдэг чинь уул шугамда Дайчин улсын нийслэлийг Бээжинд биш энэ нийслэл өргөд шилжүүллээ гэсэн санаа байхгүй юу? Уул шугамда. Тэгэхээр хамгийн гол нь ингээд байгаа юм. Би ууг нь ийм бэлдээд ирсэн байхгүй юу? Энэ 10 дугаар богдыг гарах гэсэн чинь одоо ерөнхийлөгч дээрээс гаргаж болохгүйгээд ингээд гаргахгүй байна гэсэн одоо энд одоо жишээ нь хэний тэр сэтгүүлч ганчимгийн ярьцлага байгаа юм л да. Ингээд хоёр тамгаа солилцсон чинь 10 дугаар богд ирэх ёстой байсан чи ирээгүй яасан бэ гэсэн чинь дээрээс болохгүй гэсэн. Дээрээс гэж юм бэ гэсэн чи ерөнхийлөгч болохгүй гэсэн гээд ингээд төр нь хэдий бол ингэх гээд байгаа ингээд төр төмөн хоёрын хооронд энэ шашин ингээд холион бантаа утгаад байгаа байхгүй юу? Гэтэл яг үн чанартаа ерөнхийлөгч хүрэлцэх тэрийг хийгээд байна уу? Тэдний чинь энэ Хятадын коммунист намын даалгавраар яваад байгаа Хятадын коммунист намын үзэл сурталын ажилтан болоод байна гэдгийг мөнх хоёр хэлээд шарын шашин чинь үндсэндээ Хятадын коммунист намыг одоо дагаад орцсон. Манай хамаг том хамар нам нар бүгдээрээ одоо үүнийг дагаж ороод Хятадын одоо нам төрийн ажилтан болоод Хятадын үзэл сурталын ажилтан болоод явж байгаа шүү. Энэ бол манай улсын одоо хуулийг одоо ностой зөрчиж байгаа. Шашны төрөө дээдлэнэ гэж ярьж байгаа энэ хуулийн 4-1-т. Тэгэхэд одоо энэ Хятадыг одоо дагсан нөхдүүд бол энэ өөрийнхөө төрийг дээдлэхгүй Хятад улсын төрийг дээдлэх юм байдал орчод байгаа. За 4-3-т бол одоо энэ сүм хэдийн дотоод үйл ажиллагаанд төрийн байгууллага албан тушаалтан оролцож болохгүй гэсэн байгаа бол Хятад улсын одоо төрийн байгууллага албан тушаалтууд манай шашны үйл явдалд оролцдог болсон шүү. За тэгтэл энэ тэр болор туяа үеийн сэтгүүлчтэй байсан. Энэ бүсгүй болохоор зэрэг энэ хятадууд л одоо ерөөсөө дургуй байгаа дээр манай 10 дугаар богд тодруулсан дээр гэдэг ийм одоо мэдээлэлүүд бас хөвөрсөн. За бид энэ тухай ч гэсэн хэд хэдэн их сурвалжуудаас тодруулахад өнөөдрөөс яг 5 өдрийн өмнө Хятадын элчин сайд Монголд суух элчин сайд Хятадын элчин сайдын яамныхаа байранд гандан гчлэн хийдийн тэргүүн одоо Номон хаан гэдэг Ча хамбыг урьж уулцсан байна. Ча хамбтай 3-4 цагийн туршид уулцсан. За 10 дугаар богдоо яагаад тодруулсан, яах гэж тодруулсан, ямар учиртай гэх зэрэг олон одоо мэдээллийг авсан гэсэн ийм одоо олон мэдээлэл авсан гэсэн их сурвалжийн мэдээ байна. Тэгэхээр зэрэг энэ хятад тэр хулан хорихыг, гарамжвыг хорихыг, энэ паптай уулзуулахгүй байхыг, энэ даншиг дээр гаргахгүй байхыг бүгдийг хятад хийгээд байна.
А гэтэл энэ хятадаар ингэж өөрсдөө хэлж хятадын гар хөл нь болцоочхоод ерөнхийлөгч нь ингэж байна гэдэг зүйлийг эднэр ингэж наан ингэж бодлоо хатгаад байна. Ингээ шашин өөрсдөө дотроо ийм бодлоонтой хятадын гар хөл болцсон байгаа. Энийг яг хэн засах ёстой юм? Шашныхаа өөрсдөө дотроо энэ өөрчлөгдөхийг маш их хүсэж байна. Ягаад гэвэл энэ судлаач Ням Очир гэдэг хөө өнөөдрийн хямралын гол шалтгаан ламнар номоо номлож мэдгүй өсtöд байна. Коммунизмын хамгийн сүүлчийн хорогдох цайз болчиход байна гэдэг байхгүй юу? Манай шинжлэх ухааны ахтим гандан дэвшлийг хийдгэж коммунизмын одоо хамгийн сүүлчийн хоёр хорогдох хоёр цайз үлдэж байна. Ингээд тэг болоод ингээд хоёр тал зогсож. Ер нь та бас энэ байгаа байдал сэтгэл хангалуун байдгүй үгүй. Би одоо шурлуухан ингээд асуучмаар санагдаад байна. За ерөнхийдөө энэ талаар ойлоо юу яана. Ерөөсөө цогц юм ярих хэрэгтэй гэж бодож байгаа. Яг хөө нэг хилцүүлэг байж болох. Тэгэхээр чин коммунизм гэдэг чинь өнөөдөр ядын коммунизм бол ядын коммунист намын удирдлагаар шууд явж байгаа ийм шашинтай байж болох уу юу гэдгийг өнөөдөр энэ улсад хэн шийдгий. Ерөнхийлөгч өөрөө шашны хаан бодлого чиглэлээр тодорхойлоо ингээ хурлаа хийгээс ерөнхийлөгчийг юм чинь авч хэлцэхгүй ерөнхийлөгчийн зөвлөж. Тэгсээр нэ өөрсдөө хятадын консулын дуудсан зоргоор гүйж очиод байцаагдлаад ингээ даалгавар аваад байна. Ямар ч байсан ингээд одоо нөгөө дээд удирдлагуудаа загнуулж зэмлүүлсэн хятадын одоо Монголд суух хичээл сайдын хувьд гадаад харилцааны яамд нот бичиг өгсөн гандан тэгчлийн хийдийн хамттай уулзсан гэх зэрэг ийм мэдээллүүд бол явж байгаа юм. За энэ бүхнээс бид юг харж болох вэ гэхээр 10 дугаар богд гэдэг энэ буддистуудын энэ лидер гэх энэ хүн нь маш одоо юм чухал ач холбогдолтой албан тушаал байх нэ гэдгийг энэ одоо хөрш орнуудын үйлдэлүүдээс бид харж болно. Богд гэдэг сентийн өөр асар өндөр шүү гэж хэлэх гээд байна. Дэлхийн шинж чанартай буюу шууд эзэн Чингис хаан богд эзэн Чингис хааны тийм ээ өргөжлөл буюу алтан ургийн одоо сенти гэж хэлэх гээд байна. За тэгэхээр би таныг тэнгэр үзэл гэдэг ийм том юмар дайны дэлхийг жолоодож сайн сайхан хүсэж байгаад нүрэх гэж байгаа ийм том гэдэг утгаар нь энэ алтан ургийн энэ том сентиг өөрсдийн жолоонд аваач л гэж хэлэх гээд байгаа. Тий, бид нар авахд бол за юм байна. За одоо ингэ шашинжуулж болохгүй. Нэгс шарын шашинжуулж болохгүй гэж хэлэх гээд байна л да, тийм ээ. Тэгэхээр шарын шашин нэг нүгүүлэхэд бас өнгөрцөн. Үе өнгөрцөн. Өнгөрцөн шүү дээ. Тэгэхээр шин шашин үүсэх хэрэгтэй. За яг хөө миний би тэр хаавсан 90-ад онд шинжлэгдсэн буддизм Монголыг аварна гэд бичээд тэгээд нөгөө инх хоёр дарга цаашаагдал тэгэл одоо тэр явж исэн үе байгаа. Тэг 90-ад оны асуудал. Гэтэл тэр төрийн тухайд Монгол олд анхныгаа тэр суур бүтээдэр ч гэсэн тэгээ бичсэн. Гэхдээ тэнгэр үзэлтэй холбоотой асуудал байна. Тэгэхээр шинжлэгдсэн буддизм гэдэг нь бол тэнгэр үзлэр шинжлэгдэж цаашаа явна л гэсэн санаа байхгүй юу? Тий. Энэ хоёрын дундаас бол симбиоз үүсэх хэрэгтэй. Синергетик үүсэх хэрэгтэй гэсэн санаа. Симбиоз үүсгэлээр үүсээд дараад нь синергетик. Тэгтээ дэргүй манай Монгол бурхны шашин чинь өөрөө тэнгэр үзлэр ямаг дандаа баяжж дандаа яаж яасан тийм түүхтэй байхгүй юу? Тий. Одоо тэр нөгөө хэн сайн хаан автай сайн хаанаас өсвөлэл тэр чинь бол бүр цэвэр монгожж явж ирсэн. Бидний одоо энэ манай Монголын бурхан шашинчд бол тэр төвдийн шашин биш байхгүй юу? Яг үнэ хэлэхэд яг тэр мэддэг хүмүүс бол мэдж байгаа. Тэгэхээр бид нар бол бүр сайн дахиад шинчилж бүр тэнгэр үзлэрээ шинчилж явах хэрэгтэй гэсэн санаа би хэлэх гээд байна л да. Энэ байр суурин дээр бол би анхнаасаа ч байсан ерөнхийдөө тийм байр суурьтай. Гэхдээ тэн дээр мөнх тэнгэрийн санааг оруулж ирэх санаа гэсэн үг. Хэр ажилласан энэ дээр ажиллаж байгаа хүмүүс үчин байгаа юу? Тэгээ миний хувьд бол тэр чинь миний судалгаа одоо энэ гаргаж байгаа номч нь ерөөсөө энэний үр дүн шүү дээ. Тий, энэ үр дүн. Тэгэхээр ерөөсөө их Монгол улсыг их Монгол улс тэгтээдрүү тогтохоос өөр зам байхгүй. Харин тий. Яагаад гэвэл манай хоёр хөршид одоо энэ дэлхийн хэмжээний тийм үзэл суртал өгөөд одоо нийгмийн хөгжлийн бүтэц тийм тодорхой загвар байхгүй юу? Одоо энэ хятадуудын гаргаад байгаа энэ нэг бүс нэг зам чинь бол эсвэл тэр датун чинь бол нэг тийм дэлхийг нөмөрч чадах тийм загвар биш байхгүй юу? Суурин зүгээр эдийн засаг учраас одоо нийгэм эдийн засаг гэж явдаг шүү дээ. Тэгэхээр нийгмийн талынх нь философич байхгүй юу ч байхгүй. Хүмүүс бол тэд юу хийж чадах, юу ч хийж чадах. Орсолж бас байхгүй. За.
За ингээд яхахлаар зэрэг би дүгнээд хэлэхэд одоо тэгээд социолог гэдэг таны социологч гэдэг энэ мэргэжлэр бид нар улаан цасын ихлэр зэрэг ингээд хоцрогдсон тэртээ дөрөнгөө хэрэггүй мэргэжлийг эзэмшиж социологч гэдэг улсууд зүгээр л нэг амиан голоон зогоох төдийд нэг иймний судалгаа аваад ирсэн төдийд ажиллаж яадаг. Тэгээ одоо бид нар яг оюун санааны том жолоодлоготой болоод тэгээд ингээ ярихлаар зэрэг баг та нарын мэргэжлийн баг хэрэггүй юм биш үү? Бид нар шал өөрөөр тэгж ярил энэ дэр чинь шашин яригадад 10 дугаар богд яригдахлаар зэрэг та шууд 10 дугаар богд тийм мөн гэд ингээд ярьлаа шүү дээ. Тэгэхээр зэрэг таны тэр мэргэжил дээр туршилж байгаа энэ хүмүүст ийм ойлголт өгөх юм баг хэрэггүй юм биш үү? Болно. Тий. Нэгсэндээ бол бид нар чинь бол одоо судлаач гэдэг утгаараа тийм ээ. Тодорхой хэмжээний нийгмийн загварчлалыг гаргадаг хүмүүс. Тэгээд тэр чи одоо нэг тэгээд олон тийм толгой эргүүлс олон үсэгнээс хүмүүс тэртээ тэрнгөө залхацсан байгаа. Тэртээ тэрнгөө 10 дугаар богд нэг омын жолоодлого мөн, оюун санааны жолоодлого мөн, ийм чухлаа гэж байгаа бол шууд 10 дугаар богд дээр яриа үүсгэлэрсэн зэрэг таны тэр өнгөрсөн мэргэжил одоо энэ олон тэр загварчлал ер нь хэрэг байна байхгүй юу? Байлгүй яах вэ? Тий. Тэгэхээр 10 дугаар богдоор дамжуулаад гэсэн санаа байхгүй да тийм ээ. 10 дугаар богдоор дамжуулаад бид нэр шинэ Монгол инх хангалтыг тогтоох боломж байна гэсэн санаа байхгүй юу. Нэгсэндөө 10 дугаар богд бол бидний манаарлагч болчихж байгаа юм. Тийм ээ. Нэгсэндөө за оюун санааны манаарлагч гэдэг нь муу юм уу эсвэл нөгөөд нэг одоо их Монгол улсын хаан болгоод тавьчлаа ш тааш. Тий. Ерөөс шууд утгаар их Монгол улсын төрийн тэргүүн гэдэг. Төрийн тэргүүн. Их Монгол улсын төрийн тэргүүн гэдэг тавьчих байгаа байхгүй юу. Өөрөө яг тийм сентийн тийм байхгүй юу. Тий. Тийм хэмжээний маш том сентийн учраас одоо мань нөхөрд мөрөгөх гэж тийм ээ нээгүүлэхэд Ромын пап орж ирсэн шүү гэж хэлэх гээд байна. Ерөөсөө тэр 700 хэдэн жилийн дараа. Тэр синтед мөрөх гэж байна. Нөгөө нэг зарилгын дагуу мөрөх гэж. Нөгөө нэг зарилгын дагуу мөрөж ирлээ гэж. Нөгөө Гүйг хааны зарилгийг одоо ёсоор гүйцэтгэлээ 777 жилийн дараа энд учиртай ямаа гэж дэлхийгээрээ шуугаад ирсэн учир нь сая та хэллээ. Гэтэл манайхан тэрийгэж ойлгохгүй. Тэгэхээр одоо бид нар эннийхээ учрыг гаргаж ирэх ёстой юм. Та бид нар энэ дээр ер нь даацтай ажиллал яаж байна? Болно.